Одоо Монголд байгаа одоо Монголоос Солонгос руу сурахаар явж байгаа оюутнуудад маань ямар нэгэн байгууллага тариалагдаад очиод нөгөө сурахын хажуугаар ажил хийх одоо боломж олгодсон шүү дээ. Тэгэхэд одоо ямар нэгэн байдлаар яг одоо Солонгос улсад очлоо гэхэд яг тэр амлалтандаа хүрдгүү. Ер нь бол хэцүү шүү. Бодит амьдрал бол хэцүү. Монгол ээж аав нар бол одоо хүүхдүүдэд зуучлалын байгууллагаар маш их өндөр үн өгөөд энэ Солонгос сургуульд ирдэг. Ирэхээр за олон янзын асуудлууд хүн болгон өөр айл өрх болгоны сургасан хүүхдүүдийн хүмүүжил өөр ирээд сурна гэдэг бол шууд сургалтын төлбөр өгөөл виза аваад нэг сургуультай явж ажил хийх үү сурах уу цаг хугацаа аягүй амархан нөгөө төлбөрүүд нь нэхэлдэн амьдрах мөнгө нь байхгүй хэцүү. Тэгээд Солонгос нэрэл ажил хийнэ гэхээр хүмүүс нэг л их бэлэн гой мөнгөний автомат машин дээр л ингээл коннектораар сууж байгаа юм шиг боддог үгүй. Тэгээд хүүхэд сурах уу ажиллаа хийх үү амьдрах уу алигач мэдгүй аягүй хэцүү байдалд ордог. Маш олон залуучууд хүүхдүүд одоо ирээд зарим нь бүр төлбөрөө дийлэхгүй болигээд харж байгаа хүүхэд байна, буцаж байгаа хүүхэд байна. Одоо арай гэж нэрээ хэцүү байгаа хөлөө олдлоо. Ер нь бол ажил хийгээд сурна гэдэг, сураад ажил хийнэ гэдэг тийм амар зүйл биш. Хүмүүсийн бодож байгаа шиг нэг гоё юм бол биш. Маш их асуудалтай, маш их бэрхшээлтэй. Тэгээд одоо айлын нэг та нар маань төсөөлөд үзээрээ сургууль яваад гэр орондоо амьдраад бэлэн юм дээр байсан хүүхэд Солонгост ирээд хэл мэдэхгүй шууд ажил хийх, ажлын талбар дээр гарах чадвар авахгүй. За тэгээд хэлээ мэдэхгүй болохоор Монгол хүнээ дагаад ажиллана. Хүн болгоныг харна, тэрийг чинь дагуулад ажилд аваад яваад байх бас хэцүү. Тэгэл ер нь бол маш их зөрчилтэй. Сэтгэлийн тэнхээгүй бол тэгэл ер нь арх дарсан нийлээд хэцүү он хажууд нь зөвлөд өгөх хүн байхгүй амьдралын туршлагагүй би биендээ буруу зүрх зөвлөгөө өгөн ер нь тэгээд хараад байхад Солонгост ч бай хаач хүний газар ирээд эхний 6 сараас нь дор хүмүүс яг дасан зохицох хүртэл маш их хэцүү сэтгэл санааны хямрал асуудал ганцаардал ерөн шантал шахах их олон юмтай туулж ийж зарим нь бол тэгэл яг тэр үедээ буцъя гэж шантраад буцаж байгаа хүмүүс эхний ер нь нэг жил дотроо шантраад буцаа явж байгаа хүмүүс байгаа. Зарим нь нэг арай гэж даваал нэг учраа боллоо ингээл нэг зүтгэл нэгстэй баг зүтгэсээр яваад нэг жил 2 жил болоод ирэхээр дасаад ирэхээр учраа болоод хөлөө жоохон гайгүй болоод 2-3 дахь жилээсээ бол за мөнгө олох нь арай дээр юм мөнгөтэй болоод амьдрах нь арай дээр юм гэж Солонгос улсад байгаа шүү дээ. Тэрнээс биш яг үннийг хэлэхэд Монголд сургуультай ингээд сураад амьдрах нь бол хичнээн сайхан. Тэр орноосоо хол ингээд хүний газар ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийг харахад хэцүү. Тэгээ би бол одоо Монголд байгаа ээж аав нарт хэлэх үг хүүхдүүдээ үнэхээр сургая гэж бодож байгаа бол үнэхээр тэр мөнгөнийх нь чадвар нь байдаг юм бол зөвхөн сурсан шиг сур. Хэрвээ тийм биш бол энэ хүүхдүүдийг зовоогоод шаналгаад тэгээд хажуугаар нь одоо бие дааж чадахгүй учраас аригтж байна, буруу зам руу орж байна. Янз бүрийн асуудалд орж байгаа хүүхдүүд зөндөө байна. Одоо Солонгост миний мэдхийн эргэн тойрны хүүхдүүд зарим нь гэмтэж байна, зарим нь өвдөж байна. Тэр нас орсон хүн байна. Одоо шоронд орсон хүүхдүүд хүртэл байна. Жохон залуу хүүхдүүд аригталтаасаа болоод зөв шүү. Яг тэр зуучлаад их хүнтэй мөнгө төлөөд Солонгост ирээд сураад ажиллаад амьдрна гэдэг бол тийм амар зүйл биш. Гэдгийг л бүр аягүй анхаарч хэлмээр байгаа юм.